Улсын хурлын дарга Амраа Исгалангийн өмгөөлөгч Амарбат улсын хурлын гишүүн Бээнх баярыг шүүхэд өгсөн талаар мэдээлэл хэлээ. Улсын хурлын гишүүн Бээнх баярыг удаатаараа баримтгүйгээр шүүхээр тогтоогдоогүй хэрэг ярьж, улсын хурлын даргын алдар хүндэд халтсан хэмээн хэмжлэл гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд Амраа Исгалан гэж хүн энэ тодорхой асуудалтай гэдэг ийм илт хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, шалгагдаагүй ийм мэдээллүүдийг бол байнга давтамжтай төгөөж ирсэн. Тэгээ энэ үйл явцад бол энэ инх баяр гэж хүн бол бас оройлж оролцсон. Тэгвэл сүүлдээ улсын хурлын зарим гишүүд хүртэл нийлээд нэр холбогдсон асуудалтай шалгуулаа гэдэг ийм шаардлагыг тавьж шít. Тэгэхээр Монгол Улсын их хурлын даргын зүгээс өнөөдрийг хүртэл аливаа асуудлаар ойлгохтой тэмцэх газар, цагдаагийн байгууллага, хууль хяналтын бусад байгууллагад дуудагдсан, асуугдсан, шалгагдсан, ирж мэдүүлэг тайлбар өгөө гэсэн ийм асуудал нэг ч гараагүй, байхгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ тохиолдолд гишүүдийн бичигт дурддагдаад байгаа нэр холбогдсон асуудал гэдэг юм хууль зүйн утгаараа байхгүй байхгүй. Гэхдээ нэгэнт ийм асуудал гишүүд тавьж байгаа учраас асуудлыг улсын их хурлын даргын зүгээс мухарлах юм шаардлага үүсэж байгаа. За энд яаж мухарлах ёстой вэ гэхээр би ямар нэгэн байдлаар үлдээгүй хэрэг холбогдоогүй асуудлаараа намайг хүмүүс гүтгэж байгаа учраас энэ асуудлаар албан ёсоор шүүхэд хандж гинэ гэд ингээд шүүхийн байгууллагад нэхэмжлээ гаргаад өөрийн нэр төр алдар хүндэд талцсан асуудлаараа нэхэмжлээ гаргаад энийг шүүхүүлж аваад ингээд шүүхийн процесс эхлэх ийм нөхцөл байдал болж байна. Өмгөөлөгч Амарбатын хувьд өмнө нь улсын хурлын дарга Амраа Исгалан засгийн газрын хэрэглэх газрын даргаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Харин өнөөдрөөс 10 хүрэхгүй өдрийн өмнө тэрээр улсын хурлын даргын тамгын газрын дэд даргын албыг хашиж байгаад өөрийн хүсэлтээрээ ажлаа хүлээлгэх өгсөн байдаг. За ингээд тэрээр улсын хурлын даргын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлжээ.